Сайн бацхан уу сурагчдаа. 9-р ангийн Монгол бичгийн хичээл номер 2 баттгал хичээл. За, Монгол бичгээр бичээрэй. За, энэхийг уншаад ээдрээтэй, адармаатай, үжид эртний улбаа, заяа тавлангийн занглаа, анхны ором шиг, аштын гарам шиг, хэлгсэн эрг шиг, дуулж явсан, бууч үүрч явсан, унаж явсан, босож явсан, хаадынч, харцынч, харанхуйд хань болсон, төөрсөнд төрөл болсон зам гэсэн энэ ихийг уншаад дэвтэртээ монгол бичгээр бичээрэй. Дараах 2 ихийг дэвтэртээ хуулан бичээд орчин цагийн хэлнээ буулгаарай. За, 1-р нь араншин гэсэн сэдвтэй их байна. 2-р нь миний араншин гэсэн энэ зохиолч Үлзий Отгой. За, Явуу Хулангой энэ 2 ихийг харьцуулан уншаад орчин цагийн монгол хэлнээ дэвтэртээ буулган бичгэнэ. За, ингээ ард талд нь үгийн тайлбар харагдаж байна. Бас зүрд зүг харагдаж байна. Энэ хоёрыг бас дэвтэртээ хөрвүүлэн бичих ёстой шүү. За, мөн дараах ихийг уншаад дэвтэртээ хуулж бичнэ. За, хуулж бичснийхаа дараа орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн бичгэнэ. За, сэдв нь ертөнцид 3 төрлийн хүн бий гэсэн сэдв байна. За, дараах дасгал нь дараах 2 өгүүлбэрээс ялгаатай бичсэн 3 үгийг олоорой гэж байна. За, энийг уншаад ялгаатай бичсэн 3 үгийг олоход амархан баха гэж өгш нотож байна. За, энэ 36 дугаар дасгал дээр дараах сургамж эргэцүүллийг уран тод уншаад онцлог холбоо үгсийн утгыг тайлбарлаарай гэж байна. За, ингэхэд одоо энэ багш номон дээрээс шууд татаж оруулсан учраас эргэцүүллийг тод уншаад гэсэн байна. Харин та нар бол дэвтэртээ бичиж ажиллах ёстой байгаа шүү. За, эртний сургаал байгаа. За, дараагийн ажил 49 дугаар даалгавар зам гэсэн үг орсон нэрийн ба үеийн холбоо үгийг монгол бичгээр бичээрэй. За, нэрийн холбоо үгсүүд байна, үеийн холбоо үгүүд байна. Эдгэрийг бүгдийг толь бичиг ашиглан толь бичиг ном байвал номоо хараад ном байхгүй хүүхдүүд нь утсан дээрээсээ монгол толь гэсэн линк рүүгээ орж харжгаад үгээ хөрвүүлээд бичих нь байна. За, дараах дасгал. Дараах өгүүлбэрүүдэд байгаа тий алгалын болон хамаатуулах нөхцөлтэй үгийг түүж монгол бичгээр бичээрэй гэсэн байна. За, бэ дасгал нь онцлсон үгтэй ижил давгараар бүтсэн бүлэг үгс аль нь вэ? За, энэ бодомжуудаас дугуйлах нь байна. За, мөн энэ доорх 3 дахь ажил бол дараах ихийн санааг оновчтой илэрхийлэхийн тулд 3 өгүүлбэрийг зөв байрлуулад гол санааг тодорхойлоорой. Ихийг асуултаар дэлгэрүүлэн ярилцаарай гэсэн байна. За, дараа нь энэ харагдаж байгаа дараах 3 өгүүлбэрээс зөв дараалалд оруулаад дэвтэртээ хуулж бичих нь байна. За, эдгээр дасгал даалгавруудыг хийж дуусгаад багшдаа хамгаалан доогуур зураас гэрэл @yahoo.com хаягаар буцааж ирүүлэх ёстой байгаа шүү. За, ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.